Наяс насыг зооглож буй Дархан сумын 11-р багийн иргэн намжил сүрэн нь харж хандах хүнгүй өөрийн гэсэн орон гэргүй учраас Удаатараа аймгийн удирдлагуудад асрамжийн төвд очих хүсэлт гаргаж байжээ. Тэрээр тэтгэврийн дэвтрээ барьцаалан зээл авсны улмаас асрамжийн газарт очих боломжгүй байсан бөгөөд эхний ээлжинд аймгийн засаг дарга Насанбат 200 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг гаргаж амьдрах байрыг нь олгосон байна. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус өндөр настан дахин аймгийн засаг даргын нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч Төвшинбаттай уулзаж асрамжийн газарт очих хүсэлтэд тавьжээ. Зээлийн асуудлыг шийдвэрлэхээр төрийн банк болон төрөмс байгууллагуудад хандаж дэмжлэг үзүүлэхийг аймгийн нийгмийн хөгжлийн хэлтсээс уриалсан байна. Тус саналыг нийгмийн арчлал Монголын залуучдын холбооны тэргүүлэгчид хүлээн авч өнөөдөр 500 мянган төгрөгийн хандивыг иргэн намжил сүрэнд хүлээлгээ өглөө. Би анхлаад аймгийн даргадаар орсон аймгийн дарга таныг одоо асрамжийн газар л явуулах зохистой хүн байна. Бидэнд одоо тийм хоор зургийн байр гэж байдгүй юм шүү дээ. За яг хоо байрныхаа түрээс нь нэг ч гэсэн удаа нэг сарын байрныхаа түрээс нь хэрэглэгээд над 200 мянган төгрөг зөвшөөрч өгч энэгээр дамжуул над өгсөн. Би 10 сарынхаа түрээсийн мөнгөнд өгсөн. Тэгээд дараа нь бас л байр олдохгүй дахиад одоо юу гэдгийг арга зам юу байна гэд дахиад өрөөдлөн гомдлоо бичиж. Тэгээд энэ Төвшинбат даргалаар би доор ёстой нулимс гаргаж уйлж агаад би орж ирсэн би огт таньж мэдэхгүй надад нааштай сайхан хариу өгсөн. Чин таавд намайг энэ хугацаанд жаргалтай сайхан амар олон газар аваад ирэх замын нээж өгч явуулж өгөх гэж байгаа. Чин сэтгэл зүрхэн сан таавдад баярлсан талархснаа илэрхийлье. Үнэхээр баясгалангаар дүүрэн байна. Төвшинбат даргада их баярлж байна. Үнэхээр инэрэнгүй сайхан сэтгэлтэй. Энэ мэтийн олон над чиг ядарсан зүдэрсэн хүн сэтгэл зүрхийн баярлуулж амь амьдралд тусвалж улам их сайхан өгөөмөр сэтгэл гаргаж ажиллаа ахвалтгаа гэж би бас та бүхэнд баярлалаа. Нийгмийн арчлал Монголын залуучдын холбоо Дархан хотын 55 жилийн тохиолдуулан нийт иргэдийн дунд хандивын марафоныг явуулж эндээс цугларсан хандивын мөнгөний 500 мянган төгрөгийг Дархан сумын 11-р багийн иргэн Шагдрын намжил сүрэнд хүлээлт өгсөн юм а. Марафоноос олсон тодорхой хэмжээний хандиудыг зохих салбарын улсуудад бол хандуулан тарааж өгж байгаа бөгөөд эхний ээлжинд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэн Азийн параолимпийн мөнгөн медальт саруулт төгсдөө сая төгрөгийг бас бие тамирын хослын хамт гардуулж өгсөн. За 2 дугаар шатанда бид өнөөдөр аймгийн нийгмийн бодлогын хэлтсээс хүсэлт гаргасны дагуу 11 дугаар агийн өндөр настай иргэн харж халдварлах хөнгөө намжил сурангад бас хагас сая төгрөгийн тусламжийг бодтойгоор хүлээлгэн өгж байна. Тэгээд мөрөөдлөө удаа хандивын марафон маань жил болгон уламжлал болгон зохион байгуулагдахаараа онцлог бөгөөд энэхүү үйл ажиллагаанд маань бас Дархан аймгийн нийт байгууллага хувь хүн хамт олонныгаа бас идэвхтэй оролцож байхыг уриалж байна. Эмзэг бүлгийн гэр оронгүй өндөр настай Шагдрын намжил сүрэн нь аймгийн удирдлагуудад хандсныхаа үр дүнд төрийн банкнаас авсан тэтгэврийн зээлээ чөлөөлж Төв аймгийн Батсүмбэр дэх асрамжийн газарт очих боломжтой боллоо.